Монголын Fly Fishing холбооноос зохион байгуулдаг загасчлах хоббит иргэдэд зориулсан сургалт явагдаж байна. Сургалтын дадлагыг үйлдэл зааланд явуулдаг байсан бол өнөөдөр туул гол дээр хийж байна. Ингэхдээ загас барих хүүгээр сургуулалт хийх гэнэ. Манайхан голын загсыг барьж хүнсэндээ хэрэглэхээс цааш төдийлөн мэдлэг байдаггүй. Тэгвэл Монголын Fly Fishing-ийн холбооноос 2 дахь жилдээ зохион явуулж байгаа хэрхэн загсчлах тухай сургалтын дадлагыг өнөөдөр туул гол дээр хийлээ. Энэ холбооны хувьд нэрнээс нь харахад шууд ойлгомжтой юм байна. Нэрнийх нь утга учир байгаль дээлтэй амьтны амийг таслахгүй гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тус холбооноос зохион байгуулдаг сургалтын загсчлах хоббитой мөн энэ чиглэлээр мэргэших сонирхолтой хүмүүсийг хамруулдаг байна. Сургалтанд 1 сарын хугацаатай суралцах загсчлах уралдгийг эзэмших боломжтой юм байна. Цагдуулаараа бид нараас нөгөө голтой дадлаг хэлбэрээр суралцаа явуулж байна. Нотно 2013 оны 4 сарын 21-нд бид нэр Fly Casting-ийн сонирхолтой аврал шалгалт тэмцээний явах та зохион байгуулсан. Энэ жилийн бид нэр Монголын Fly Fishing-ийн холбоо болон Монголын загас спортын клубүүдийн нэгдэл хамтраад усын аврал шалгаруулах гэдэг статусыг нэрээ өөрчлөөд усын аврал шалгаруулах тэмцээний хэмжээнд явуулах чинь 5 сарын 11-ний өдөр Монгол шилтгэд 10 цагаас эхэлнэ. Fly Fishing-ийн холбоо үндсэнд одоо 2 жил одоо сургалт явуулж байгаа. За сүүлийн залуучууд одоо загас сонирхчид маань Fly Fishing руу маш их хэмжээгээр орж байгаа. За Fly Fishing гэдэг үндсэнд нь танилцуулаад Fly Fishing маань бол загстай дүр загсчлал гэдгээр ордог. За тэгээд Fly Fishing гэдэг нь ерөнхийдөө 1 сарлаар нэг онцлогтой. Fly Fishing маань ерөнхийдөө бидний загслах энэ хобби маань улам их тийм одоо загсыг одоо хайрлаж хамгаалах одоо зөвхөн өдөр байгаад байхтай биш үү? Одоо энэ Fly Fishing-ээр суралцаад Монголын маань олон загсчид маань энэ лүү ороос энэ зохион байгуулж суултны бэлтгэс гэж хүсэж байна. Fly Fishing-ийг одоо ингэж хичээл гэсэн ба та бүхэн ингэ надад зааж өгөөд холбоонд ирсэн гэсэн тавьсныг маань маш эргээр одоо нөхөсгөө хүлээж аваад тэгээд би өнөөдөр эдний сургалтанд туулын хөвөн дээр ирээд байж байна. Тэгээд Монгол ирсэн даруйда би Fly Fishing-ээр хичээл хийсэн гэж болно. Тэгээд хөвсгөлт би өрөөнд Fly Fishing хийжсэн гараад ийм бол тийшээ ийм бол бас Fly Fishing-ээр хичээлж одоо тэнд бас өөрийнхөө сонирхлын дагуу Fly Fishing хийсэн. Харин манайд хүйтний уйлрал удаан байдгаас үүдэн гол дээр дадлах хийх боломж ховорхон байдаг гэн тиймээс өвлийн уйлрал энэ холбоонд суралцагчид зааланд дадлага хийдэг бол харин хавар зуны уйлралд гол дээр дадлага хийдэг.